За hi guys. Тэгээд таад одоо гоё хамтдаа гоё цай ч юм уу гоё өөрийнхөө дуртай идэх юм аваад хамтдаа гоё суугаа. 2 сарын өмнө Instagram дээрээ гоё ярих юмны сэдвүүд асуултууд байвал илгээгээрээ хэдүүлээ гоё YouTube дээр охтын яриа хийхдээ ярэ гэж тэгсэн чинь надад бас сайдаас ирсэн сэдв асуултуудын талаар хэдүүлээ гоё охтын яриа хийцгээе. За эхний асуулт нь болохоор амьдралд хүн гал цоггүй болох үе байдаг штэ. Тэр үедээ эргүүлээд юу хийж өөрийгөө хайрладаг бэ? Ялцчгүй маш буруу хүрээлэл ч юм уу эсвэл буруу ажиллаа хийж явах үедээ эсвэл өдрөөлгөн яг өөрийгөө тэгж гоё сэргээдэг жаргалтай болгодог тэр дадлуудаа байнга хийж л авахгүй л хүн яваандаа юм гал цоггүй болох ч юм уу эсвэл зүгээр л амьдралаас нэг тийм гоё мэдрэмжийг нэг мэдрэхэ болчтой юм шиг санагдсан. Нас нэмэгдэх тусам бидний боддог юмнууд бүр ихсээд тэрний хажуугаар өөрийгөө юу хийвэл илүү жаргалтай байдгийг мэддэг болчтой. Юу хийхгүй байхаараа жоохон ингээд нормаага жоохон гал цоггүй болоод байгаагаа бас мэддэг л болчихсон юм лээ. Би ер нь хэр баргийн юм амьдралын гоё сайхныг мэдрэхгүй жоохон тийм гал цоггүй болох үеийг бас нэх мэдрээд байдаг болчих. Мэдээж хаяа бас мэдэрнэ. Гэхдээ ер нь бол нэх бас их мэдэрдэггүй шалтгаан маань одоо бодоод үзэнгүүт ер нь юу юм шиг байгаа. Өдөр болгон ингэж хийх зүйлс маань айгүй тодорхой болсон. Би өглөөнийхөө рутиныг айгүй тийм төгс болгосон юм шиг санагдчихин сүүлийн 1 жил ялангуяа яг ингэж хийх юмнууд маань маш тодорхой болоод тэднээсээ хийгээд тэгээд би өөрийнхөө допамин менютэй бас болсон. Зоолттой би энийг л хийвэл би ингэ гоё жаргалтай болчдөг гэдгийг мэддэг нэг чагсаалтаа гаргаад тэгээ ер нь бол байнгын л нэг тэрийгээ ингэж тордож байнга л тэднэрийгээ хийж явахгүй л тэг санаа маань тэрийгээ дагаа сонирн болчих гээд байдаг. Мэддэг болсон болохоор тэднээсээ айлуулах ингэ хийгээд байдаг болохоор бас тэгж их тийм юм мэдрэхээ ер нь бол сүүлийн жил ялангуяа байсан юм байна. Гэхдээ одоо болохоор миний сарын тэмдэг ирсэн тэр 1-2 хоногт бол би үнэхээр ийм болдог. Бүр үнэхээр жигнэсэл ийм болдог. Бүр ингээд кино зээл юу ч химээргүй ямарчгүй бүр ингээд яг би сарын тэр 1-2 хоногт л өөрийгөө амар голдог. Би сүүлд нэрээ бодоод байсан чинь хизээ тэгээд жоохон гал цоггүй байсан бэ гэхээр яг жилийн өмнө би маш завгүй ажилдаг болоод тэгээд тэрнээсээ болоод өглөөнийхөө рутиныг гоё одоо байлгаж чадахгүй өөрөө өглөө эрт бас чадахгүй өглөөдөө тулж босоод шууд яарж гараад ажил руугаа яваал тэгэл ажил дээрээ очиод нэг л тийм жоохон юм гоё амьдрал нэг тийм гоё тийм гал цог нэг тийм ирчүүч байхгүй болсон байсан. Тэгээд тэр үед би бүр өөрийгөө үнэхээр танихгүй болсон байсан. Хайшилж гал юм л бол жоохон юмны сөрөг талыг харж гал. Өглөөдөөс ирээд би яг нэг 30 минут зарцуулаад нэг ингэчвэл би өглөөгөө маш гоёор зөвөр эхлүүлчихдэг гэдгээ мэддэг учраас өглөөгөө ингээд зөв эхлүүлчихэнгүү цаанаасаа өдөр нь ингээд айгу гоё байгаа сэтгэл санаа ч гэсэн дагаад гоё болчтой юм шиг санагдсан. Хэдүүл арьс арчилгаараа орцгоё. Орой болохоор би double cleanse хийх ёстой, нүрийн будгаа зөв сайн ялгах ёстой. Тэгээд ойрт болохоор миний хэрэглэж үзэж байгаа юм болохоор энэ. Дотроо 8 хон орцтой гэсэн болохоор надад айгу таалагдсан. Тэгээд будаг арилгаад нүд ингэж бүрэлзүүлээд байдаггүй гэсэн байсан. Тэгээд ер нь бол ойрт энийг хэрэглээд надад бас айгу таалагдчихж байгаа. Өөр бас хэрэглэж үзэж байгаа нэг cleansing balm маань болохоор энэ Beauty of Joseon энийг бас нэлээд хэрэгэлсэн. Тэгээд энэ бас надад таалагдсан. Ер нь би энэ хоёрын аль нэг нь хэрэглээд эхний одоо арьс арчилгааныхаа шатыг хийдэг. Будгаа гоё арилгаад гоё ингэж цэвэрлснийхаа дараа энэ Hada Laboгийн хөөсөн савнг хэрэгжилж байгаа. Би Instagram дээрээ сүүлийн 2 сар Roto Mongolia-тай хамтарж байгаа. Тэгээд Roto Mongolia-г болохоор Моноос Альбиасоор Японоос оруулж ирж байгаа. Сүүлийн 4 жил яг ингээ Roto-гийн Hada Laboгийн бүтээгдэхүүнүүдийг хэрэгжилж байгаа учраас хамтарч ажиллах басна бүр амар баяртай байгаа. Тэгээд ер нь Instagram дээрээ Roto-тай айгуу гоё хамтраад явж байгаа. Тэгээд одоо энэ сараас эхлээд YouTube дээрээ бас гоё хамтраад явах нэ. Тэгээд ер нь бол савн болохоор ер нь бол надад айгүй таалагддаг. Яг тэгвэл ингээд дарангууд ингээ айгүй гоё хөөсөн тийм foamy гарч ирдэг. Тэгээд нүрээ угаахад айгүй амар байдаг. Яг нөгөө савнгийн хаажуу тавьчихаар шууд ингээл дараал угаахад айгүй амар. Миний нүур цэвэрхэн байгаа учраас энэ хоёрыг хэрэглэхгүй. Тэгээд хоёр дахь асуулт нь болохоор сургуулаа төгсөөд яана гэсэн айдтай байгаа юм аа. Тэр түүхээсээ хуваалцаж болох уу гэсэн. Би бүр яг тэгсэн. Бүр яг одоо бодоод үзэнгүү төгсөхөд ирсэн чинь л би одоо яана одоо би юу хийнэ гэд бүр ингээд үнэхээр жигнэсээ сандарч эхэлсэн. Би одоо юу хийж амьдрах хүн бэлээ гэд бүр чин сэтгэлээсээ сандрахгүй байна гэж байдаггүй юм байлээ. Тэгсэн нэг юм би бүр яг баттаа амлаж чадна. Ямар нэгэн муу юм болохгүй бүх юм болдгороо болоод тэгээл нэг юм
болох ёстой юм нь болоод яг учир нь тайлагдаад нэг мэдсэн чинь л өөр ажил хийгээл юунд дуртайгаа мэдээл, юунд дургуугаа мэдээл, ямар ажил хиймээр байгаа мэдээл ингээл өөртөө илүү ихтэй болоод ирдэм бэ лээ. Гинт тэгэл өөрийнхөө карьер, өөрийнхөө одоо туулах ёстой энэ зам, карьер бүх юмдаа айгу тийм ихтэй болчдөг юм бэлээ. Тэгээ би ингэж бодсон. Энэ ингээд энүүд ямар амар өөрлөлтэй. Тэгээ би ингэж бодсон. Энэ мэдрэмж, энэ бодол яг хэдэн жил тутам яг давтагддсан байх гэж бодсон. Би яг 4-р курстаа тэгж бодоод ажлын гараанд гарчаад нэг 5 жилийн дараа би яг тийм болсон. Яг жилийн өмнө. Тэгэхээр энэ мэдрэмж бол байнгын л давтагдчихэдэг. Эсрэгээрээ энийг айгүй гоё догтлол болгоод хүлээгээд авчих хэрэгтэй юм билээ. Яагаад гэвэл биднэрт эргэлтийн цэг ирсэн байгаа тий. Энэ эргэлтийн цэг дээр бид нар юу хийж болох вэ гэдгийг гоё сонгоод шийдэх боломжтой учраас энээсээ битгий сандраарай. Яагаад гэвэл бидний бүх амьдрал бидний гарт байгаа. Өөрийнхөө хүссэн юмыг тэгэл гоё хийх юм боломж байгаа гэж бодоод битгий яагаарай. Төгсөн төгслөө би одоо юу хийх вүлээ гэж бодож жагаад өөрийнхөө аюу их одоо орохыг хүсэж исэн 3-5 байгууллага ер нь бодоод жагсаагаад тэгээд ажлуудаа энэ хайж эхэлчихсэн чинь яг зориг санд ажиллах боломж гараад би тэндээ бараг 4 жил ажилласан. Болчтой юм билээ. Thermal water ашиглах айгуу дуртай. Ер нь бол энэ бичлэг дээр гарч байгаа бүтээгдэхүүнүүдийг би sponsored байсан ч sponsored биш байсан ч би өөрийнхөө мөнгөөр худалдаж авдаг зүйлс шүү. Энэ бол sponsored биш. Гэхдээ манай Rotag оруулж ирдэг байгууллагын бүтээгдэхүүнүүд бүгдээрээ ер нь айгуу олон жилийн түүхтэй. Тэгээд тэрнээс гадна эмчнэр зохион бүтээсэн тийм учраас арай нэг тийм итгэж болох үе юм шиг зүгээр надад санагдаад байдаг байхгүй юу. Миний Aveni энэ thermal water-ыг одоо барыг бүгдээрээ л мэддэг үлгүүд те. Миний одоо арьс ингээд жоохон ингээд улаагаа жоохон эмзэгшч гээд байдаг учраас би нүгээр гоё арьсаа гоё чийгшүүлэх туртай. Сүүлийн 4 жил миний арьс арчилгаа нь ер нь өглөөний арьс арчилгаа яг ийм, оройны арьс арчилгаа болохоор давхар цэвэрлэгээ хийснийхаа дараа зөвхөн энийг төрхөөл унтчихдаг нэг тийм арьс арчилгааны рутинтэй ер нь явсан. Энэ дундуур мэдээж бас ингээл нөгөө айгүй инфлюенс болоод айгүй олон тийм шин тийм гоё Солонгос, Япон хамаагүй тэгэл гоё брэндүүд хэрэглэмээр санагдал тиймэрхүү бүтээгдэхүүнүүдийг авч ийсэн. Тэгээд өөрөө бас сайн судлаагүй тэгэл айгүй олон төрлийн юм арьсан дээр хэрэглээдсэн болохоор миний нүүрэн дээр аягүй их юм гарч ирсэн байхгүй. Тэгээд зүгээр л өөрийнхөө хэрэгэлдэг юмнуудыг л хэрэглэе гэж бодоод энэ хоёроо яг хэрэглээл аягүй гоё тайвшруулах маск төрсөн чинь миний дээр арьсан дээр гараад ирсэн. Тохнууд бүгдээрээ хайрлаад тэгээд ер нь аягүй зүгээр байгаа. Тэгээд нэг юм 4 багц байгаа. Бүгдийг хэрэглэж үзсэн хүний хувьд хэлье. За тэгээд энэ цагаан Gokujun гэд багц нь болохоор арьсыг аягүй гоё чийгшүүлээд хөнгөн бүтцтэй юм лээ. Gokujun Premium нь болохоор арьсыг үнэхээр гоё чийгшүүлдэг. Энэ Halal Lab-гийн бүх бүтээгдэхүүнүүд аягүй энгийн мөртлөө төгс найрлагатай гэж явдаг байхгүй юу. Тэгээд Японд ингээд эмчнэр зохион бүтээсэн маш олон жилийн түүхтэй тийм бүтээгдэхүүнүүд ер нь японочууд өөрсдөө ч гэсэн хэрэглэдэг. Японд хаасайгүй байж идэг. Тэгээд хамгийн гол нь багаар түрхэд арьсыг аягүй гоё тийм үе шаттайгаар нь гоё чийгшүүлэх зорилготой бүтээгдэхүүнүүд байдаг болохоор ер нь би бол ингээд аягүй санал болгодог. Тэгээ одоо болохоор миний ойрт хэрэглэж байгаа бүтээгдэхүүн багц нь болохоор Shirojun Premium гэдэг энэ арьсыг цайруулна. Арьсыг цайруулна гэдэг нь болохоор цагааруулна гэсэн үг биш. Арьсыг илүү гоё өнгийн гоё жигдэлж өгөөд тэгээд одоо би нөгөө нэг Японд байхдаа айгүй бас жоохон мангар заяа. Яасан бэ гэхээр айгүй олон жил би Японд амьдрахдаа нарны тос төрхээгүй. Би 20 настайд л нарны тос төрхөж эхэлсэн. Тэгэхээр тэрнээс болоод миний арьсны энэ хавьд айгүй их сэвхтсэн. Тэгээд тэр нь яг хуу надад тийм одоо хэцүү зүйл биш л дээ. Гэхдээ зүгээр энэ Shirojun Premium багцыг хэрэглэж байгаа шалтгаан маань ер нь бол арьсыг гоё чийгшүүллэнгээ тэр одоо энэ sunspot нарны толбнуудыг маань бүдгэрүүлэх зорилттой найрлагатай учраас надад энэ ойрд бас аягүй таалагдаад байгаа. Улаан хүрэн өнгөтэй Gokujun Aging Care гэдэг багц байдаг. Тэр нь болохоор 25-аас дээш насны арьсыг аягүй гоё чангалж чийгшүүлэх зорилттой тийм өгшөрлөлтийн эсрэг багц байгаа. Тэрийг би оройдоо хаяа хэрэглэдэг. Тэгээд хоёр ээж маань хоёулаа хэрэглэдэг. Тэр нь аягүй тийм олон багцууд байдаг. Хүн болгоны арьсан дээр тохирохгүй байж магадгүй. Гэхдээ надад бол үнэхээр гоё таардаг, бэлгүүнд ч гэсэн гоё таардаг болохоор би ингэж санал болгож байгаа шүү. Хэрэглэж үтмээр байвал өөртөө гоё судлаа. Тэгээд бас арьс онцлогоонд нь бас өнгөө ороод тэгээд өөртөө гоё таарсан бүтээгдэхүүнүүдийг аваад хэрэглээд үзээрэй. Дараагийн асуулт нь болохоор надад нэг ч сайн найз байхгүй, түүнээс болоод их ганцаардаад байх юм аа гэж. Сайн найз ол яалтчгүй бидний амьдралд байх ёстой ийм чухал орон зай гэж би боддог. Би яагаад тийм амар формул яриад байгаа юм бэ?
гэж боддог. Тэгээд танайз байхгүй тэрнээсээ болоод ганцаарддаг бол бас нэг хүчлээд хэрэггүй юм бэлээ. Учрах үедээ ер нь учирчдیں۔ Бэлээ. Ер нь өөрийгөө айгүй гоё арчлаад тордоод ингээд явж яхад бас болно. Гэхдээ тэрнээс гадна ингээд янз бүрийн клуб, арга хэмжээ, гүйлтийн клуб ч юм уу тиймэрхүү газруудад ганцаараа явж байгаа хүмүүс айгүй их байдаг. Тэгэл өөрийгөө гол нь зөрөгтэйгээр л ингээд нээх хэвээр хүмүүс төр очиод юм ярьж явах хэрэгтэй тий. Тийм байж ижил ер нь ингээд шинэ гоё хүмүүстэй танилцах бас боломж нь бүрдэж ирнэ. Тэгэл чадахгүй байгаа бол өөрийгөө хэсэг хугацаанд яг өөрийгөө бүр яг тултал нь үнэхээр гоё байлгаад үзээрэй. Ганцаараа өөрийгөө гоё болцоонд авч явдаг ч юм уу. Зүгээр л кофе шопд гоё кофе уунгаа тэмдэглэл хөтлөж суух ч бас гоё шүү дээ. Нэг юм үйлзэл таарахгүй хоёрын хооронд хүмүүстэй цаг зарцуулж ингэж хүчилж ийснаас өөртөөгөө хэсэг байсан дээр юм болов уу гэж би зүгээр бодож байна. Тэгээд гол нь өөрийгөө гоё тэр нөхцөлд ингэж орж тэр одоо боломжуудыг бүрдүүлж авах хэрэгтэй. За дараагийн асуулт нь болохоор өөрөө яаж тийм эмгтээлэг өгдөг талаараа гинэ. Харин уу. За би жоо эхлээд энийг төрч миний ярьс яг ингэж чигшил дутаад байна. Дараагийн юм нь болохоор сүүн шингэн. Намайг 10 жил байхад манай ангийн одоо охтууд найзууд ингээд амин аягүй эмгтээлэгчтэй гэлдэгдэг гэсэн бохоггүй. Тэгээ би тэр үед ингээд тийм үү эмгтээлэг гэж яг юу юм бэ гэл ингээд дотор амин гайхажсэн. Тэгээ жинхнээс л би эмгтээлэг хүн юм шиг байлээ. Яг ингээд эмгтээлэг хүн гэдэг чинь яг ийм хүн байдаг даа гэж 100% бас тодорхойлж мэдэхгүй байгаад байна. Тэгэхдээ зүгээр бодохдоо хүн болгонд эмгтээлэг, эрэгтэйлэг чанарууд ер нь юм байдаг шүү дээ. Ингээ masculine, feminine чанарууд байдаг. Магадгүй би бас илүү feminine байдаг бах. Тэгэхдээ надад бас masculine чанарууд бас байгаа. Миний одоо YouTube дээрээ гаргадаг тал нь магадгүй илүү тийм feminine side маань байж магадгүй. Тэгэхдээ надад masculine талууд бас байгаа шүү дээ. Тийм ягаад гэвэл хүн болгон маш өөр. Хүн болгонд хоёр чанарууд, хоёр талууд хоёулаа оршиж идэг учраас яг ингүүл илүү эмгтэлэг. Тэгээ заавал бас ингээд хүн амар эмгтэлэг байх албагүй шүү дээ. Маш эмгтэлэг хүний хажууд би бас тийм амар эмгтэлэг хүн бол биш гэж би бодож байна. Тийм зөөлөн, тайван, тийм инэрэнгүү тиймэрхүү одоо талуудыг хэлдэм болов. Эмгтэлэг байна гэхээр ингээд ягаан хувцсан эсвэл ягаан өнгөнд дуртай, айгуу гоё, намуухан, тайван ярихыг бас хилдэг байх. Гэхдээ тэрнээс гадна бас юу хэлж болох вэ гэхээр зарим хүмүүсийн хувьд эмгтээлэг байдал бол маш гоё өөртөө ихтэй, юм ирч хүчтэй, тийм хаттай, тийм хүнийг бас хэлж болох юм шиг зүгээр надад санагдчихэв. Мэдгүй тэгээд хүн өөрийнхоороо байхад л зүгээр юм шүү дээ. Заавал ингээл эмгтээлэг байхаар л гоё харагддаг гэсэн үг биш шүү дээ. Энэ насаа бас давхар төрчих. Юу жоохон гарч ирсэн бэ гэхээр нүдний доотлын жижигхэн хялгасан үрчлэгтэй болсон байлээ. Тийм учраас би энэ нүдний цохны тос авсан. Надад ингээд нэг анзаарчихсан юм төрсний дараа ингээд юм бөмбөрөд байгаа. Тэг би жоохон гайхаад би буруу үе шатаа жоохон буруу хийгээд байгаа юм болов уу? Төрсний дараа ингээд жоохон бөмбөрөд. Дараагийн энэ сэдв нь болохоор охид хоорондын чимээгүй бүлээ сэтгэл санаанд хэрхэн нөлөөлдөг талаар гинэ. 3-4 лээ ч юм уу ингээд нэг хэдүүлээ ингээд найзалдаг байлаа гэж бодоход чимээгүйхэн ингээд жоохон хор утгаад ингээд бүгдийг миний эсрэг болгоод байдаг нэг тийм нэг найз байсан заяа. Хойд бол би жоохон хөөхт учраас тэрийг ингээ анзаарч байгаа мөртлөө би тэрэнд айгүй бас гомддог байсан. Тэгээд тийм хүнийг ерөөсөө найз гэж хүлээж аваад хэрэггүй. Ер нь өөртөө халтуулаад, өөрөө тэрэндээ гомдож шаналаад ерөөсөө хэрэггүй. Зүгээр л өөрийгөө илүү хайрлаад, өөрийгөө тэр хүнийгээ ингээ зүгээр ингээ орхиж явуулаад ингээ зүгээр баг амьдралаасаа гаргацсан нь хамаагүй дээр. 10 хэдэн жилийн дараа би тэр юмыг бодоод ингээ жоохон ингээ ямар муухай ингэж бодоод байгаа хгүй. Тийм болохоор энэ бол бидний сэтгэл санаанд жоохон ч гэсэн нөлөөлж байгаа. Тийм болохоор зүгээр л амьдралаасаа гаргаад өөр гоё найзуудтай болсон дээр. За одоо хэдүүлээ нарны тусаа төрхий. Ер нь би нүрэ бодохоо боллоо зүгээр гоё нарны тусаа төрхөл гарч. Энэ Skinako-гийн энэ хувилбар нь болохоор 20 арьсан зориулсан арай жоохон өтгөн бүтэттэй. Гэхдээ энэ өтгөн бүтэттэй ерөөсөө огт биш. Ер нь айгүй гоё шингэн. Ийм тэгээд нөгөө арьс цайруулаад байдаггүй. Амар сайхан гараа ш тэ. Оюутан байх тийм хурц нартай газар нарны тас төрхөөгүй байна гэж бодохоор. За арьс нэг иймэрхүү боллоо. Айгүй гоё. Зя.
Дараагийн асуулт нь болохоор бусад охидтой өөрийгөө харьцуулаад амьдралдаа хоцорч яваа юм шиг санагдах юм яах вэ гинэ. Би ч бас ер нь тэгж боддог байсан. Тэгээд одоо ч гэсэн хаяа бодогддөө штэ. Тэгээ марх болгонд нэг нь бизнесээ эхлүүлчлээ, нэг нь ийм болчлоо тэгчлээ гэл ингээл хамаг юмнуудаа ингээ бүгдээрээ л би ч гэсэн ингэж тавьдаг. Тэгэхээр хүн болгон цаанаас л дотроо ингээд хүсээгүй байсан ч гэсэн ингээл өөртөөгөө жоохон харьцуулдаг л ах ер нь. Гэхдээ юу үнэн бэ гэхээр бид нар ерөөсөө хоцроогүй. Бид нар өөрсдийнхөө заманд, өөрсдийнхөө амьдралын тэр зам одоо туулах хэвээр зүйлсэд бүр ингээд 100% delusional бүр юм галзууч юм шиг итгэх ёстой гэж би жигнэсээ боддог. Тийм одоо хүний юмд өөрийгөө харьцуулж эсвэл тэрэнд нь автагдаж өөрийгөө хоцорч байгаа юм шиг мэдэрж ийснээс хүн болгон өөрийнхөө амьдрах хэвээр замаараа туулаад амьдраад явж байгаа. Тэгээд зарим нь арай эрт илүү амжилтанд хүрч болно, зарим нь хүрэхгүй жиж болно, арай оройд ч хүрч болно. Гэхдээ энд бол ерөөсөө хоцроод авах юм байхгүй. Биднэрт ингээ нийгмээс аягүй их дарамт ирдэг сураад мундаг ажилд ороод ингэж явж байгаа тэднээс та хүүхэд болох хэвээр. Тэгээд ингээд гэр бүл зохио шууд ингээд цалин ямар байгаа вэ? Шууд байр аваад ингэж ингэх хэвээр гэл ингээд маш олон тийм нийгмийн дарамтын дунд бид нар ингэж амьдардаг. Дарамт ч яг зөв хүлээлт. Тэгээд тэрэндээ нэг амар автаад хэрэггүй. Тэгээд угаасаа гаднаасаа бүгд л аягүй уучраа болсон юм шиг харагддээ штэ. Угаасаа хэлж чадхаараа л бүгдээрээ л амьдралынхаа очрыг олохгүй л ингээл явж байгаа л да. Тэгтээ хүн болгон л дотроо эргэлзэх, дотроо юу хийж байгаа илээ, яаж байгаа илээ гэж эргэлзэж бодох, төөрөх тийм үеуд хүн болгонд байдаг гэдгийг санах хэрэгтэй. Хүнийг яг 100% таних боломжгүй, бид нар өөрсдөө бол 100% таних боломжтой юм чинь. Бид нар ер нь бүгдээрээ л анх удаага л амьдарч үзэж байгаа шүү дээ. Тэгвэл шал хэрэггүй бодлохгүй. Хайрын бодол, хайрын одоо толгоогоо ашиглаж байгаа юм. Яаж өөртөө ихтэй болох вэ гинэ? Өөртөө ихтэй болох тэр конференц бол өглөөс ирээ шууд өөртөө ихтэй болчдоггүй тий. Бид нар ингээд өдөр болгон өөртөө хийн гэсэн юм хийгээд өөрийнхөө хэлсэн үгэндээ хүрээд өөртөө штэ хүнд заавал биш өөртөө өгсөн тэр амлалт өөрийнхөө хийн гэсэн зүйлсийг хийгээд авахад хүн арай тийм өөртөө ихтэй болчт юм болоо гэж бодсон. Би өглөө эрт басна гэсэн бол өглөө босоо дасгал хийнэ гэсэн бол дасгалаа хийгээд яваад байвал за би ч нэр өөртөө итгэж болох юм байна гэдэг тийм мэдрэмж төрд юм болоо. Тэгээд бас ганцаараа ингээд өөртөө эвгүй санагддаг. Өмнө нь ингээд ганцаараа хийж чадхааргүй байсан зүйлсийг хийх бас хүнд айгүй ихтгэл өгд юм болоо. Ингээд айгүй олон зүйлсийг хийж үзэхтэй. Олны өмнө ярихаас жоохон айдаг бол олны өмнө яриад, тайзан дээр гарч юм яриад, эсвэл шинэ хүмүүстэй ярьж чаддаггүй бол яриад, биш яриа үүсгээд хүнтэй ингээд шинээр ярьж үзээд, эсвэл ингээд ганцаараа ингээд кино үзэх амир эвгүй, эсвэл ганцаараа хоол идэх айгүй эвгүй санагддаг бол тэрийг ингээд хийх юм уу. Тиймэрхүү байдлаар хийгээд ахаар хүн арай нэг өөр төвшнүүдэд ингээд өөртөө ихтэй болоод идэм болоо. Өөртөндөө итгэхгүй бол өөр хин итгэвтэй. Хаяа бас өөртөө итгэхгүй байна. Одоо ялангуяа миний сарын тэмдгийн энэ үед бол би өөртөө нэг ихтэй байдаггүй. Овуляцийнхаа үеэр бичлэгнүүдэд фильм хийгээд тавьчил зүгээр байдаг гинэ. Тэгээд би тэгсэж сарын тэмдгийн хамгийн ийм үе дээрээ бичлэг хийгээ сууж байна. Гэхдээ эн чинь юм конференц аахгүй юу? Би өчтөр яг үдээд ийм царайтай ерөөс байгаагүй. Би ингээл өөртөө гоё ихтгэл хөөрхөн цамт зөвлөсөө гоё арчлал, нөрөө гоё арчлал суусан чинь шууд өөртөө ихтэй болчих чинь. Тэгэхээр энэ бид нар өөрсдийн толгойн дотор байдаг юм баха. Тэрнээс гадна бас нийгэмд үзлэх байр суурь те ямар ажил төрөл хийж ийн ямар боловсрал эзэмшсэн байна. Тэднээс ялчгүй бас хүний ихтгэл нөлөөлдөг байх. Тэгээд эдгээр асуултуудад би зүгээр гоё бодож байгаад өөрийнхөө саналуудыг хуваалцлаа. Өөрийнхөө бодож байгаагаар л гоё хуваалцаад явчлаа. Тийм болохоор орхигдуулсан бас янз бүр юмнууд байж магадгүй. Тэгээд охтын яриа хийсэн чинь гоё болчлаа. Миний нуруу бас өвдөх маань гайгүй болчлоо. За миний бичлэгийг үзсэн зөндөө их баярлалаа. Тэгээд миний бичлэгийг спонсор хийж байгаа Roto Mongolia-да бас маш их баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяртай.